За сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргье. Маш олон сайхан хүмүүс ирсэн байна. За тийм ээ, би одоо 60 гарч яваад тэтгэврийн хүн. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч тэтгэврийн хүн гэж боддоггүй. Яагаад гэвэл би чадварлаг удирдагчаар удирдуулсан эрч хүчтэй сайхан хамт олонтой. Өөрийн гэсэн одоо хинээс чамааргүй бизнесийн орлоготой. Өөрийнхөө амьдралыг аялал болгож дэлхийн тойрон аялж байгаа. Өөрийгөө хөгжүүлж боловсруулж явж байгаа. Эрч хүчтэй сайхан одоо том хүсэл мөрөөдөлтөөр амьдарч байгаа ийм одоо хүн байна. Хамгийн гол нь өөрсдөө би өөрийнхөө амьдралыг сайжруулахын хажуугаар маш олон хүний амьдралыг сайжруулж, амьдралын чанарыг сайжруулж, маш олон хүмүүст маш сайхан боломж олгох энэ одоо гайхамшигтай бизнесийг хийж байгаагаар би бахархаж явдаг юм аа. За ингээд би мэдээж тэртээ 8 жилийн өмнө энэ одоо гайхамшигтай бүтээгдэхүүнийг хэрэгтэй энэ бизнесийг хийх нэгэн чухал шийдвэрийг гаргасан юм. Хэрвээ би тэр шийдвэрийг гаргаж чадаагүй бол өнөөдөр та бүхний өмнө би зогсож явахгүй байсан. Миний хамтрагч нар хэд бас энд байхгүй байсан. Тийм учраас энэ бол маш чухал юм. Миний амьдралд маш чухал юм шийдвэр байсан юм аа. За тэгэхээр өнөөдөр би та бүхэнд шийдвэр гэж хүний амьдралд хэрхэн чухал байдаг юм бэ гэдэг та бүхэнтэйгээ ярилцахаар би гарч ирлээ. За тэгэхээр мэдээж хүн одоо амьдралынхаа туршид шийдвэр гаргаж идэг. Өдөр тутам. Одоо бид нар өглөө босоод ямар гурц өмсөх үү, ямар хоол идэх үү, хэнтэй уулзах уу, хаашаа явах уу. За дээрээс нь бид нар амьдралдаа ямар сургууль сурах уу, ямар мэрэгчлэл эзэмших үү. Байраас одоо ямар байр суустай байх вэ, ямар машин зэрэгтэй байх вэ, амьдралын туршид хүн одоо шийдвэр гаргаж идэг. Гэхдээ өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх, амжилтанд хүрэх шийдвэрийг л бас хүн болон гаргаж чаддаг. Энд маш чухал байгаа юм. Тэгэхээр хүмүүс өөрийн амьдралыг одоо өөрчлөх, амжилтанд хүрэхэд бол мэдээж тодорхой хэмжээний хүмүүс шийдвэр гаргаад явдаг. Гэхдээ тэр шийдвэрийн төлөө зоригтой, эрч хүчтэй, тууштай явдаг хүмүүс бас бага байдаг. Мэдээж хүн одоо амжилтанд хүрч ямар нэгэн бизнесийг бэрхшээл таардана. За тэгэхээр ихэнх хүмүүс яадаг вэ? Эхний бэрхшээл таарахаар өөрсдөө зорилгоос ухарчдаг, бууж өгдөг, шантардаг. За тэгээд шантраад ингээд бууж өгөөрэй тэрийг маш олон одоо шалтгаануудыг тоочдөг. За одоо мөнгөгүй байна, завгүй байна. Одоо хүмүүс одоо манай бизнесээр хүмүүс өрсөн хүмүүс ирэхгүй байж хүмүүс спонсор туслахгүй байна. Тэгээд би амжилтанд хүрэхгүй гэж ярихаас би одоо энэ бэрхшээлийн төлөө өөрийнхөө төлөө ямар одоо яаж ажиллах вэ гэдгийг ихэнх хүмүүс боддгоо учраас амжилтанд хүрдэг. Бэрхшээл мэдээж ямар амьдралч байна, ажилч байна, бүх юмд байна. Бэрхшээлийн цаана бэлэг байна гэж ярьдаг. За тэгвэл амжилтанд хүрсэн хүмүүс яадаг вэ? Бэрхшээлгүй байна гэж байхгүй шүү дээ. Хүн болгоно бэрхшээл тохиолдно. Бэрхшээлийг тэр хүмүүс яадаг вэ гэхээр энэ бол боломж юм. Би өөрийгөө хөгжүүлэх, эрч хүчээ нэмэгдүүлэх, одоо хамгийн гол нь эндээс би ямар боломж байна гэдгийг би олж хардаг. Тэр хүмүүсд олж харсан хүмүүс амжилтанд хүрдэг. Би энэ дээр нэг одоо бас өөрийнхөө компани нэг залуухан Gold International түүний одоо түүхийг ярих аягүй маш дуртай. За манай компани Gold International Назруу Салим гэж хүн 5 жилийн агаар 27 настай залуу иржсэн. Өөрийнхөө түүхийг ярьжсэн. Тэр хүний түүх надад байн бодогддог, би багийнхаа хүмүүс бас ярьдаг. Тэр хүн бэрхшээлийг хэрхэн даван туулсан дараа ярьж. Мэдээж тэр одоо энэ бизнесийг хийхэд тулд өчнөө олон хүмүүс тэр хүмүүсийг өрсөн байгаа. Гэтэл тэр хүн хийхгүй байж байгаад нэлээд олон жилийн дараа өөрөө өвдснөөс болоод Тарасар факторыг хэрэглэснээс болоод энэ бизнес энэ манай компанитай холбогдсон байсан. За тэгээд анхны мэдээж эхлэнгүүд анхны бэрхшээл таарлцсан. Тэгээд тэр хүн яасан гэвэл би тэрний түүхийг бүтэн яриулаад дамжихгүй. Тэгээд тэр хүн яасан гэхээр би энэ бизнесийг хийхгүй би одоо өөрийнхөө уламжилт бизнесийг хүснэ ажил хийжсэн бол амар юм дээр гэдэг нэг удаа бууж өгсөн байгаа. Гэхдээ тэрний ах нь одоо спонсорууд нь адилхан ядуу хүн байж байгаа маш өндөр амжилтанд хүрсэн өөрөө бодож байгаа. Энэ хүмүүс надтай адилхан одоо ийм ядуу байсан чи энэ хүмүүс яагаад амжилтанд хүрсэн юм болоо? Энэ хүмүүс яагаад чадсан юм болоо? Би яагаад чадахгүй байгаа гэж хэлээд би ерөөсөө би өөртөө хязгаарч би бууж өгөхгүй би амжилтанд хүрнэ гэж яваад тэр 27 наснда Gold International цолд түрээд дэлхийн одоо маш мундаг илтгэгч болсон байсан. Тэгэхээр ямар ч ажлыг хийхэд бизнесийг хийхэд бэрхшээл байна, бэрхшээлийн таан бэлэг байдгаа гэдгийг хүмүүс
ойлгохгүй учраас одоо бэрхшээл бууж өгдөг. За дараагийн нэг юм шийдвэр гаргахад одоо маш чухал юм бол ямар нэгэн хүмүүс амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэдэггүй чин сэтгэлээсээ шийдвэрийг гаргаж чаддаггүй. Тийм учраас амжилтанд хүрэхэд хязгаар байдаг. Яг л оюун ухаан бол хязгаарлалт учраас дандаа чадахгүй болохгүй бүрдэхгүй гэдгийг хүн сануулж яддаг бол сэтгэл санаа бол нөгөө даал тохомсрол хязгааргүй учраас та чи чадна, чи хий, чи бүтээн гэдэг байнга өөрт хэлж яддаг. Тийм учраас хүмүүс өөрийнхөө ямар нэгэн бизнес хийж чадлаа хэмээл зоригтой, хүчтэй шийдвэр гаргах юм бол цаанаасаа биднийг бас нөгөө бурхан тэнгэр шиг юм одоо даал тохомсрол бидний бизнесийг биднийг дэмжиж биднийг одоо амжилтанд хүргэж яддаг байх нь байна. Тэгэхээр би одоо энэ олон хүмүүс мэдээж энэ одоо олон хүмүүс амжилтанд хүрж байгаа хүмүүс манай энд байгаа хүмүүс бүгдээрээ амжилтанд хүрэх чин сэтгэлээсээ шийдвэрийг гаргацсан ийм хүчтэй сайхан хүмүүс байгаа гэдэгт би эргэлзэхгүй байгаа. За ингээд та бүхэндээ би амжилт бол ялалт амжилт би чадсан юм чинь та чаднаа амжилт